Энэ үед хакер маань масктай алуурчны гар үлүүдтэйг харилцдаг маш өндөр хамгаалалттай тусгай вебсайт руу хаагцсаар угаад нэвтрэх ба үүнийг мэдсэн алуурчин бөөн уур уцаараа болоод явчихна. Конжу шууд хамгийн том даргалууга ярьж Докану мөрдөгчийг гэмтэрэгтэн болох гэж гүтгсэн материалуудыг бид олсон. Энэ бүх хэргийн ард хар малгайтай этгээд байсан нь камерын бичлэгт бичигдсэн учраас Докануг хэрэгтэн мэтээр 90 сар улжилж буйг зогсоож өгнө. Бид удахгүй жинхэнэ хэрэгтнийг барих болно гэж хэлэхэд дарган ч материалуудтай танилцсан Канаву гэмт хэрэгтэн биш байна гэдгийг орон даяар цацаж манай мөрдөгч маань ашгүй нэг нэр нь цагаадлаа да. За ингээд Конжу маань Канавуг ирэхгээ очиход өнөөгч нь миний шарах гайгүй. Энд хэвтэж байх цаг алга. Тэр муу алуурчин юу игээд явж байгаа ч юм блэ? Очиж барьцгаая. Гэхэд Конжу түүнийг тавьшруулан би чинь гайгүй болсон бол яг юу болсон юм? Нууж байсан зүйлсээ одоо надад хэлээдэх. Би чиний амнаас сонсомоор байна. Гэж хэлэхэд манай хүн бүх зүйлийг нийн уулгүй ярьж эхэлдэг. Би үнэхээр Японд төрсөн. Аав минь таксины жолооч байсан. Манай хэдий баян байгаагүй ч бид их аз жаргалтай байсан. Би хөршийнхөө Михо гээд Япон охинтой байнга тоглодог байсан. Нэг өдөр нуугдж тоглож байгаад Михогийн цустай гутлыг олсон. Гэнтэл удалгүй аавыг минь алуурчин гэж баривчилж аваад эргэн тойрны маань хөршүүд ээж бит хоёрыг гадуурхаж дарамтлж эхэлсэн. Тийм болохоор ээж намайг дагуулж Солонгос руу зүхтэн ирсэн. Би аав шиг алуурчин болохыг хүсээгүй учраас цагдаа болж бусдад итгэлгүйгээр зөвхөн өөртөө найзаж сурсан. Гэхдээ хамгийн анх итгэсэн хүн маань миний хамтрагч наахынсоо ахлахын дүү байсан. Гэтэл би юмаа мартаж санаад ихсэн ба тэр алуурчин миний тэр занг ашиглаж хамтрагчийг минь хөнөөсөн. Гэж бүхнээ хэлэхэд Конжу түүнийг тайлгаруулж энэ удаад чи ганцаараа биш ээ. Энэ удаад Golden Time багийнхан чинь чиний ард байна. Одоо цаг алдалгүй тэр алуурчныг барьж ягаад чамайг ингэж хорлох гээд байдгийг нь олж мэдье гэж хэлнэ. Энэ үед гаднаас Канавугийн туслах гэх юм уу да хамгал хар бор ажлыг нь хийдэг найз нь орж ирээд манай хүнийг имлгээс гарган явж байхдаа тэр Конжугээд бүсгүй чамд яг талтай баха. Тийм болоод чамайг эргэж ирж байгаа шүү. Эртэд бүр хоол тавьсан байсан гэвэстэй. Яалтчгүй чамд сэтгэлтэй. Гих зэрэгээр Дэми балан юм ярьсан шиг айл явж байна. Тэгснэ. Би чиний эмийг аваад ирлээ. Гэд өхваа нилээн хөрхөн сэтгэлтэй л нөхөр болтой. Энэ үед хакер алуурчны вебсайтыг ухаж төнхөөд маш олон гишүүдтэй гэдгийг нь олж мэдээд дарагдаа хэлэхэд Конжу санаан зовж одоо кибер хэлцэгэнтэй хамтраад ажиллаа явуул. Гэрээсээ ингэж ганцаараа хийгээд байвал чамд аюултай. Гэд хэлж дуусаагүй байхдаа хоёр нөхөр орж ирснээр компьютерыг нэвтлээд манай хакерыг зодож нүдээд эхэлнэ. Энэ хоёр бол масктай алуурчны гар хөл бөгөөд алуурчин маань өөрийн биеэр орж ирснээр чи ч буруу хүнээрээ оролдлоод бусдын амьдралд оролцоод байдаг наад хуруугч нь тайрч хил да. Гиснээ Конжу дарахтайгаа ирээд амьгүй. Хуруутайгаа ч үлдэж магадгүй шүү. Гэд Конжу руу залах үед мань хакер дарга туслаарай. Энэ өвчнүүд намайг алах гээд байна. Гэж хэлэхэд алуурчин утсын шүүрэн авч танай ажилтнанд аль хуруу чухал юм бол 3 минут гээ. Амжиж ирвэл энэ хүн чинь 10 уруудаа үлдэх бах. Үгүй бол толгойг нь таслана шүү. Гэж занал хийлгэхэд Конжу сандарч Канаву руу энэ талаар хэлэн манайд хакерын гэрлүү яран давхлаа. Масктай алуурчин хакер руу ширтээд чи бол жоомшгөл амтан. Чи найзуудтай өнгөр цагсуурах гэж Golden Time багт ороо бистэ. Энэ тэрний чинь шам болов. Гиснэ нэг урууг нь цасчтэй юм да. За ингээд манай мөрдөгчдөг ирэхээс өмнө тасцсан урууг нь нэг савнд хийж аваад өтөр түргэн зүхтэж орхих ба. Конжу мөрдөгчдөд дагуулсаар тэдний дорж ирээд алуурчид сайхан гарч явсныг олж мэдээд энэ байрнаас гарсан бүх машиныг шүү гэж тушаал өгсөн боловч эдний байрны камерыг аль хэдийн унтраацсан байх ба. Канаву хурж ирээд өөр орчмыг самнан хайсан боловч хэрэгтнүүдийг олж чадсангүй алдчихнаа. Хакерыг тэр дорн түргэн тусламж авч явсан ч 8 цагийн дотор хурууг нь олж оёхгүй бол бүрмэсэн хурууг болж ирэмдэг болно гэсэн харамсалтай мэдээ дуулгадаг. Энэ үед масктай алуурчин гэрлүүгөө орж дахиад ээжийнхээ цогцтой ярьж эхлэх ба. Ээжээ, хоёулаа нүхээс өөр аргагүй боллоо. Гэхдээ таны очих дуртай газар руу нүнэ гэж хэлж байгаагаас харахад энэ нөхөр зугтах гэж байгаа нь ойлгомжтой. Энэ үед цагдаагийн дарга хурал хийж би Golden Time багийг бүрэн дэмжинэ. Одоо тэр нөхрийг хамтрагчдтай нь барьж ав. Вебсайтыг нь кибер хэлцээхэн нарийн шалгаж байгаа. Одоо ашиглаж байгаа холбооны төхөөрөмж ашиглахаа бол өөр төхөөрөмж ашигла гэж үргэлдээд гарч одох ба. Нөгөө наа хонсогийн баруун гар нь Канавутай уулзан алуурчин гэж гүтгэж байсандаа уучлалгуун наа хонсоо ахлахыг амьд минь олж өгөхийг гуйдаг. Энэ үед масктай алуурчин маань нэгэн үл таних хөгшөнтэй уулзаж байгаа харагдах ба. Энэ хөгшин манай алуурчинтай хамтран ажиллаж хүний дэрэгтнүүдийг худалдан авдаг өвөө мөнгөтэй бизнесмен бололтой. Манай Golden Time багийнхан маань масктай алуурчны вебсайт дээр байсан гишүүдийг нэг нэгээр нь ухаж эхэлсэн ба ихний гишүүн болох Чамигээд бүсгүйг олж тогтооно. Энэ бүсгийн хоолны газар зөөгчөр ажилдаг гимгүү харагдагч олон жилийн өмнөөс алуурчинтай хамтран ажиллаж хамгал аалзсны хор могон хор гих мэт хорт бодисуудыг нь нийлүүлж байсан юм байна. Канаву маань Чамиг барихаар түүний ажилдаг хоолны газар руу яваартал мөрдөгчдийг харснаа шууд царай нь хувьсгийж тэнд байсан газны ушиг салган бүгдийг нь дэлбэлнэ. Бүгдээрээ хамт үгцгээе
Энтергээд дөвчгнөөд эхлэх үед хакерын хэвдэж байгаа эмнэлгээс залгаад хурууг нь хурдан авчрахгүй бол хурууных нь эсүүд үгчиж эхэлж байгааг анхааруулна. Энэ үед мөрдөгчд маань хоолны газрын газыг салгаад бүсгүйг барьж аван масктай алуурчин хаана байгааг асуухад би та нарт үгсэн ч хэлэхгүй гэж байснаа зөвлөлтөндөө байсан хорийг зажлан амиа өгөөтгөж орхилоо. Энэ үед наах онсон мөрдөгчийн эхнэр цагдаагийн газар ирэн конжуутай уулзан ярьж байхдаа олон жилийн өмнө эдний хөршийнхүү байнга ээжтэй зодуулж уйлж орилдог байсан тухай хэлээд маньхүү аалз тийжээдэг байсныг хэлэхэд манай алуурчны гэрээс ч мөн баахан аалз олдсныг санаж тэр хүүгийн нэрийг асуун шалгааж эхлэхэд 2003 оны 6 сард манай хүүг ээж нь халуусаар түлж сэтгэрээс болж шалгалтай муу гисэн. Гээд солиорцсон байж байхад нь эргүүлийн цагдаа нар түүнийг нь зогсоосон боловч хүүн ээжийнхээ талд орж байсан ба асрамжийн газар амьдарч байсан ч удалгүй хүсэлт гарган ээжтэйгээ хамт амьдарч ирсэн тухай олж мэддэг. За ингээд одоо хаана амьдардаг талаар нь судлаа үзтэл эргийн харуулын цагдаагийн ахлах албан тушаалтай Жесүгийг житгээд болохыг олж мэднэ. Тэр дөрөө канвуу руу албагдаж масктай алуурчны хэн гэдгийг нь олж тогтоосноо хэлээд зургийг нь явуулах ба харваас эртээдийн алуурчин яг мөн байна. Конжу тэр дөрөө төгшүүр зарлаж жаахлах болон наа хонсоо ахлахыг хөнөөсөн хэргийн сэжигтэн эргийн харуулын цагдаа Жесүгийг житгээд болохыг зарлан бүх мөрдөгчдийг эдний гэрлөө очихыг тушаадаг. За ингээд жижүүрээс нь түлхүүрийг нь аваад гэрлөө нь яваа ортол маньхүү ээжийнхээ цогцсыг аваад аль хэдийн явчихсан байдаг ба хакерын хурууг хайсан боловч байдгүй. Гэтэл масктай алуурчны биенийг давхарт байдаг ажлын өрөөнөөс гал гарч эхлэх ба маньхэд өрөөг нь шалгаж байх яг тэр агшинд мань алуурчин маань хакерын хуруутай харьцгаа барьсан маньхэдийн цагдаагийн газар өөрийн биеэр ирж байд юм да. Үүдний цагдаа түүнийг зогсоож ямар хэрэгээр яваа юм гэхэд дуудлагын төвийн дарга конжутай уулзах гэсэн. Намайг хараад их баярлан да. Энтергээд хачин юм яриад байхаар нь барьж яваа харцаг руу нь хартал цус байхаар нь нөгөө аруулаа дуудлаа. За ингээд хоёр цагдаа маань түн рүү буушагааж цагдаагийн газрын үүдэнд конжу дарахтаа уулзна. Гээд сэжиг бүхий хүн ирлээ гэж бүх цагдаа руу дамжуулан хэлэх үед конжу бүр гайхаж мөрдөгч нарыг хурдан гарч тэр нөхрийг баривчил гэсэн тушаал өгөх ба мөрдөгч нар тэр дөрөө цустай харьцгийг нээ үзтэл хакерын хуруу байд юм да. За ингээд масктай алуурчныг тэр дөрөө баривчлан байцаалтын өрөөл рүү аваад явлаа. Хаочж хакерын хурууг яаралтай өргөж өгвөл бүрэн бүтэн үлтгэл юм шиг байна. Энэд канвуу тэрхэд алуурчны зөөрний ард дахиад нэг өрөө байгааг олж мэдээд яваа ортол өнөөх наах хонсон мөрдөгч маань байж идэм да. Хаочж амьсгалж байсан учраас тэр дөрөө түргэн дуудаж амнаас нь амрагт хаарал болж ах шиг байна. За ингээд мань алуурчныг байцааж энэ бүх алдлахыг яагаад гэсэн талаар зах цухаас нь ойлгож эхэлнэ. Энэ нөхрийн ээж нь хүчин дүүснээс болоод энэ масктай алуурчныг төрүүлж л дээ. Тийм болоод ч тэр хүүдээ байн хатуурхаж муу ёрийн бузрыг нарилгана гэж 9 жироор тамладаг байж. Ядж байгаа тэр хүчинсэн нөхдүүд нь батлан даалтаар суллагдсан болохоор цагдаа нарыг үзэн яддаг болж хүүдээж бас цагдаа нарыг үзэн ядахыг сургаж л дээ. За тэгээд ээжиг нь баривчилсан эргүүлийн цагдаа буюу наах хонсогийн дүгээс өшөө авч 3 жилийн өмнө хөнөөсөн юм байна. Энэ нөхөр 20 хүрээд цагдаагийн коллежид орж цагдаа болцоход галзуугийн эмнэлэгт байсан ээжигээ суллуулж дөнгөсөн юм байна л да. Канвуу түүнийг ягаад сайн дураараа цагдаагийн газар ирснийг нь асуухад та нар намайг барьж чадахгүй байсан болохоор та нарыг өрөвдөөл хүрээд ирлээ. Энтергээд канвууг албаар уурлуулах гээд байгаа аахгүй юу? Канвуу ч үнийг нь ойлгон бие барьж чийж бас нэлээд арчаагүй новш юм аа. Танаа гэрлөө ороход цогцсны өмнөр хамар сэтлэг шахч байлээ. Яасан? Чи ээжийнхээ амьгүй цогцыг хайчиж чадахгүй байна. Угаасаа ч ийм хүү төрүүлсэн хүн яаж бурхны орон руу явах вүлээ дээ. Гэж шарыг нь малтахад масктай алуурчны царай үсгийж шүдээ зугаал явчихна. Канвуу би хүн алах дуртай эдээч арайч танаа ав шиг жоох хүүхд алж байгааг юм шүү. Гэх үед канвуу дүрсгийж нөхрийг барьж аваад зодонгоол алдлаа. Ер нь бол мань хоёр ширээний хоёр талаас л бие бинийгээ үгээр идэж байх зөөр конжу алуурчны хоолойг сонсоод маш их сэтгэл нь хөдөлсөн байгааг анзаарах ба энэ нөхөр цагдаагийн газар ирсэн шалтгаан нь зүгээр л канвуутай нүүр тулан уулзаж манай хүнийг доромжилж багтааваа хангах гэсэн юм байна л да. Гэтэл удалгүй улсын прокурор орж ирснээр энэ хэргийг прокурор хариуцгаарлсан. Хэрэгтнийг манай машин руу зөө гэж үүрэгдээд эхлэх ба хэдийн манайд дургу байсан ч улсын прокурорын эсрэг яалтаач үлээ. За ингээд мань алуурчныг зөөж байтал өнөөгч нь бийтсмаар байна гэж үглээд байхаар нь хоёр мөрдөгч даган орох ба нойлон гадаа 3 мөрдөгч хүлээн үлдлээ. Нойл руу ормогцсон алуурчны гавийг сулж байсан мөрдөгч гэнэт нөгөө мөрдөгч хутгаар хөнөөж ирэх ба энэ адгийн алуурчин бүр цагдаагийн газар хүртэл гар хөлтөө байсан нь энэ юмсанжээ. Сэжиг ахуулахын тулд өөрийнхөө үнийгч мөн хөнгөө хутгалах ба нойлоос гарч ирээд үүдэн зогсож байсан 3 мөрдөгчтэй нэгэн зэрэг алдсаж мань гурыг гурваланг нь хутгалан хүн чархтуулаад зүхтааж өрхөх ба Конжу канвуу хоёр маань энэ бүхнийг сонсоод гүүн гараа иртэл мөрдөгч нар нүл цус болж хэрэгтэн маань зүгтсан байлаа.
Ойр орчмыг нь камераар шүүж байтал шаранхтай машин түүнийг оргуулсан байх магадaltaй байх бөгөөд дугаарыг нойртуулан хартал 9928 гэсэн дугаартай машин болохыг Канвал сонсоод хажин болоод явчихна. Учир нь энэ машины эзэн бол саяхан гарсан Канвугийн сайн найз Доксо бөгөөд бараг төрсөн түгээс нь ялхаагүй юм шүү дээ. Одоо бодоод байхад Канвугийн нүдийг хариулж байгаад уудаг имийг нь манай хүнийг амархан ухаалтуулдаг хортой эмээр сольж байсныг нь ойлгодог. Тэгээд Доксо руу тэр дороо залгаж "Хаан байна. Чиний тусламж хэрэгтэй байна." Гэтэл "Өө, найз нь жоохон ажилтай байна уу? Чиний бие гайгүй үстэй. Ойр долгитой унтаж чадсангүй эртхэн амармаар байна." Гээл салгаж байна. Манхид тэр дороо Доксогийн байршлыг олж тогтоон хотоос зайдуу байх далайн эргийн байшин дээр байгааг нь олж мэдээд тэр дороо яваачтал мань Доксо Канву карснаа зүхтаад юм да. За тэгээд энэ нөхөрч яах вэ? Гол алуурчнаа барьж авахаар байшин руу явж ороод хоёр давхраас алуурчны ээжийнх нь цогцыг олж харлаа. Энэ үед масктай алуурчин маань хамаг юм авцсан байшингаас сэмэрхэн гараад зүхтаж байх бөгөөд араас нь ирсэн цагдаа нар мань Доксог ашгүй бариад авч "Чи моновш надаас урууж тэрэнд ажиллана гинэ. Яагаад ингэсэн юм?" Гэхэд "Чи намайг яавалчаа. Би ямар ч найзгүй байхад Жесүл намайг ойлгосон ганц хүн байсан юм. Энтергээд цагаандаа гарна." Канву алуурчин Кайн тэрүүгээр нэг орилж "Жесү муу новш минь. Чи яг одоо гараад ир. Чи миний хамтрагчийг тамалж алсан. Чи гарч ирэхгүй бол би ээжийг чинь ч гэсэн тийм болгоод өгье л дөө." Гээд ээжийнхэн цогцыг шатаахыг харсан масктай алуурчин маань хамаг уур хилэн бадарч байсан ч бие барин зүхтаж орхино. Наахансоо халах маань хүн жаргацсан ч алтан гартай эмчнэрийн буйнаар амьд гаржээ. Тэгээд Канву руу залгаж "Олон жил чамайг гүтгэж байсан дуучлаарай. Би тэр новшид нэг сайн дөнгүүлчлээ. Тэр новшийг заавал барьж шудраг ёс гэж юу байдгийг мэдрүүлээрэй" гэж захидаг. За ингээд масктай алуурчныг хаанаас олж барих вэ гэд толгоогоо шалгаад сууж байтал 112 төвд нэг итгээд худалдааны төвийн хажуугийн нийтийн байранд бөмбөг тавьчлаа. Гисэн дуудлага ухваа ойр орчмын камерын шүгэ үзтэл хар малгай хар хувцастай итгээд бензин барьсан орж байгаа дүрс харагдана. Гэтэл энэ барилга нь олон жилийн өмнө масктай алуурчны ээждэг амьдарч байсан барилга мөн болгон тогтогдсноор алуурчин тэнд байгааг олж мэднэ. За ингээд Канву Конжу хоёр маань тусгайгийн цагдаа нарыг дагуулan хэргийн газар очиход нийтийн байрны оршин суугчдыг бүгдийг барьцаалсан байд юм да. Манай цагдаа нар барилгын эн тэндээс нь эвтэйхэн орж угаад алуурчныг барьж аваад маскын тайлтал манай алуурчин биш түүний гар хөлнүүдийнх нь нэг байж таарна. "Жесү хаан маань хурдан илээтэх." Гэхэд энэ нөхөр бүр солиорсон сэтгцэн өвчтөй нөхөр байж таардаг. Энэ үед барилгын доторх хяналтын камераар тэднийг хинж байгааг мэдээд энэ нөхөр яг яах гээд байгааг нь гайхаж байх үед жижигхэн өргөчөнд маш хүчтэй тесрэг бөмбөг суйрлуулсан байгааг анзаарна. За ингээд барьцаалагдсан иргэдийг бүгдийг нь гаргаж байрыг шалгаж байх үед алуурчин маань Канву руу залгаж "Наан чинь өөр бөмбөг байгаа. Тэрийг дэлбэлэх алсын удирдлага надад байна. Энтэр гэж байснаа тасалчнаа." Мань алуурчин зэрэгэлдэх барилгын дээврээс бүхнийг хинж байсныг олж хараад очиж барихаар шийдэн гарах замдаа Конжутай таарж "Би Жесүг барьчаад ирье. Чи энтхээ зохицуулж бай" гээл гараалт хүлээ. За ингээд барилга руу яваартал мань алуурчин зогцсонгүй. Харин ч манай хүнтэй ан маань үзэлцэж хэн сайн зодтолдох вэ гэдгээ бараг үзээд байгаа мó хаашийн. Гутах шүвэг ашиглаж дээр доороо орж байж Канву түүнийг арай гэж доороо оруулж авлаа. Энэ барилгын дотор нэг охин "Надад туслаарай" гэж уулагнах чимээ сонсогдсноор манай бүсгүй охиныг аврахаар барилга руу яваал орлоо. "Чи яг л надтай адилхан алуурчин. Чиний аав чинь ч алуурчин. Тэр гэн чамд байгаа шүү дээ. Намайг буутчих. Үгүй бол босод чинь үхэн шүү." Гэхэд Канву "Би чамайг алмаар угаач чамайг алж хүслийг чинь биелүүлэхгүй. Чи хүснээл чалч мөн овш минь" гэж хэлэхэд мань алуурч инээж байснаа. "Намайг алахгүй бол чиний бүсгүй л үхэндээ. Сайн чагна" гэж хэлээрэ. Гэд муухай энэх үед Конжу маань бяцхан охиныг аврах гээд өрөөлөв орох үед "Энэ нь охин биш. Зүгээр бичлэг тавьсан занг байж таарна." Канву түн рүү тэр дороо залгаж "Конжу наанаас хурдан гар занг байна" гэж хэлсэн боловч хитрхи оройтож тесрэг бөмбөгний секунд дууссан учраас асар хүчтэй дэлбэрэлт болж байгаагаар сизон 2 маань инхүү дуусч байна. За тэгээд хэрвээ та хэд маань хүсэх юм бол season 3 дээр энэ бүхэн яг юу болсон талаар шоуд үргэлжлээ явах юм байлээ. Хэрвээ хүсэхгүй бол бүгдээрээ өөр кино ярьцгаая. За тэгээд энэ хүртэл үзсэн үнэнч үзэгчдтэй маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ эргэн уулзцгаая guys.